За бүгдээрээ сайн байцгаана уу. За өнөөдрийн уншлага эхлэх гэж байна. За өнөөдөр нэг арай сайжрал нэг жижиг юм микрофонтой болсон. Тэгээ энийгээ туршаад бичлэгээ хийгээд үзье. Тэгээ арай жоохон дуу чимээ айтаахан болоосой гэж юм найдаад бичлэг эхлэх гэж байна. За өнөөдрийн сонголт болохоор ийм 3 сонголттой. За жоохон хөзөр сонголт хийх хугацаа өгье. За сонголтын хөзрүүдэр 3 байна. Стикерэж гэсэн өнөөдөр бас нүдэн анжгаад гоё сонгосон байгаа. Өнөөдрийн сонгогдсон хөзрүүд маш гоё хөзрүүд. Баглаа цэцгийн хөзөр. Баглаа цэцгийн хөзөр. За тэгээд айгүй гоё үзэсгэлэнтэй эмэгтэй байна. Тэгээ глоба гэдэг энэ цэцэг чинь болохоор аз жаргалын цэцэг байхгүй юу? Тэгээд аз жаргалтай гоё болор гэдэг нь юу гэдэг цом авж байгаа юм гоё цомын стикер сонгогдсон. За яста одчиг гэрэлдэж яваа гоё бүсгүүчүүд сонгосон, эрэгтэйчүүд сонгосон байх магадaltaй. За энд яста нэг гоё далавч байна. Шовны. Тэгэхээр гоё өрмөц хөзрүүд сонгогдлоо, стикерүүд сонгогдлоо гэж бодож байна. За ингээд сонголтоо хийсэн гэж найдаад уншлагаа эхлэе. За бас сонголтын хөзрүүдийг арай зайтай газар авч тавьж агаад. За ингээд удаагийн уншлагын сонголтын хөзөр маань энэ байна. Энэ шиг жоохон гидээчдэг ба сонголтын хөзөр тавьчвал зайтай зүгээр юм да. Тэгэхээр харагдах юм болов. Жоохон босоо байгаа юм чи дээрээс авж байгаа зурганд харагдахгүй байх магадлал өндөртэй юм байна. За болчиход. За ингээд нэгдүгээр сонголтын хөзрийн уншлага эхлэх гэж байна. За манай нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүст заавар хөзрийн заавар хөзөр гарч ирж байна шүү. Тийм олон хэлэх үгтэй юм байна. Хайшаа. За энэ хөзөр юм байна. За их гоё сайхан эрэгтэй хүний хөзөр сонгогдлоо. Маш гоё бие даасан гоё дүр төрхтэй хүний хөзөр сонгогдож байна. За тэгээд уншлагыг болохоор өнөөдөр энэ хөзрөөс хийх юм байгаа маань нэгдүгээр сонголтын уншлагыг. За гоё эрэгтэй эсвэл гоё үзэсгэлэнтэй эмэгтэй одоо цэцгийн баглаа бариад л хайртай дуртай хүндээ өгөөд л ёстой заавал цэцгийн баглаа байх албагүй ч нэг сэтгэлийн бэлгээ өгөөд гоё маш сэтгэл дүүрэн ёстой дүүлэн нисэж байгаа юм шиг гоё сэтгэгдэл дүүрэн явж байгаа хүмүүс сонсож байгаа юм болоо да. Эхний мэдрэмж бол одоо эхний сонгогдсон хөзрөөр бол яг л тийм л гоё зурглалтай хөзрүүд сонгоглоо. За тэгээд энэ манай Япон хөзрийнх нэг жоохон зураглал жижигхэн байдаг учраас чигнүүдийг нь би нэг ганцхан Япон хөзөртэй. Энэ дэр Япон хөзөр маань их гоё зураглалтай. Энэ Sakura гэдэг Lenormand карт тарот хөзрөөс гадна Lenormand карт гэж байдаг л да. Тэр Lenormand картаас би дандаа сонголтоо хийдэг. За тэгээд энэ гоё хөзрөөс сонгогдлоо. За манай нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүст маань
Ой ертөнцөөс. Нэг дэцээс нөр хинээс байдیں۔ Үрийн маань одоогийн байдал яг ямар нөхцөлтэй байна аа. Одоогийн байдал нь одоо чигтэйхэн гоё байгаа төлөвтөл бууж ирж байна эхний ээлжинд. Гоё бие даасан, өөртөө итгэлтэй. За тэгэл нөхцөл байдал нь гоё бэлэг цэцэг авсан байдгийн юм уу, өгсөн байдгийн юм уу. За тэгээд ер нь алс холыг зорьсон магадгүй зарим хүмүүс тэр гоё өндөрлөгтэй ингээд хүрчихсэн тайван тогтуу одоо зөвхөн өөрийнхөө хобби эсвэл дараагийн одоо хийх ажлаа хийцэн тэгээд илүү одоо өөрийгөө гоё зэгцэлж байгаа. Одоо өөрийгөө зэгцэлнэ гэдэг нь одоо бясалгал хийдэг юм уу? Өөртөө зарцуулах цагтай. За тэгэл энэ хорвоо ертөнцийн одоо яг мөн чанарыг ингээд үндсэндээ зарим хүмүүс айгүй гоё нас тогтсон боломжийн тийм юм дээр ирсэн улсууд үзэж явах магадaltaй. За залуу байлаа гэхэд өөрийн гэсэн бодол ухамсар айгүй гоё суудсан тийм амьдралыг харах өнцгөн ч өөр болсон тийм сайхан хүмүүс үзэж байна да. За тэгээ одоо ачаа бараага баглаад одоо өндрөөс бууж ирж байна. Магадгүй энэ нэлээд насагцсан тийм эсвэл ингээд за одоо ер нь нутаг их орон руугаа харж буцахаар ирж байгаа ч хүмүүс байж магадгүй гадаа дотоодод байж байгаа. Их орноо зорий доо одоо болидоо буцъя да гэж усууд ч бас байж явах магадлал байна да. За энэ 9-ийн sword гэдэг сэлмийн 9 гэдэг өдөр маань жоохон сэтгэл санаа нэг жоохон хямарсан юм уу да тэгээд юунаас болж хямарсан бол доо гэдгийг нэг жоохон гаргаж ирэх гээд оролтой. За манай энэ сайхан тогтун үзэл бодолтой болчихсон энэ хүмүүс маань яг юунаас болж сэтгэл санаа хямарваа. За энэ сэтгэл санааны хямралын шалтгаан бол ер нь өөрийгөө олохоос үүдэлтэй байна шүү. Одоо нэгэсэндээ хуучин травматайгаа сэтгэлийн гүний мухардах одоо өөрийгөө ирэлхийлсэн өөрийнхөө дотгошоогоо их хандаад өөрийгөө их ирэлхийлж өөрийнхөө одоо хуучин урд өнгөрсөн насны байд юм уу энэ насны байд юм уу за тэгээ сэтгэл давсан шарах тэгээд нэгсэндээ сүнсний идэрэлтэн дээрээ явж байгаа хүмүүс байгаа даахгүй юу? Сүнсээ эдгэх гэж бясалгал хийдэг. Ер нь сүнсний замнал руу орчихсон. Тэгээд бясалгал хийдэг, өөрийнхөө дотгошоогоо хандаад тэр өндөр хэцүү байсан өндөр давааг даваад уруудаад ирж байна. Эдгний юу гэсэн үг вэ гэхээр амьдралд нэлээд тэмцээд ингээд тодорхой хэмжээнд өндөрлөгт гарчаад за одоо тэгээ болондоо одоо ер нь өөрийгөө олох, өөртөөгөө тулж ажиллах, өөрөө хөгжиж боловсрох юмн дээрээ ирээд тэгээ одоо тэр болохоор яг л хүний нэг дотоод сэтгэлийн танд бол одоо мөнгө, хөрөнгө, санхүү ингээ боломжийн ингээд тэр тал дээр бол санаа зовж байгаа юм байхгүй бахав. Гэтэл харин юутайгаа гэхээр өөрийн дотоод сэтгэлийн ангааttайгаа одоо нэлээд гүнзгий одоо ингээд нүүр тулсан байж байгаа хүмүүс байна да. Тэр нь бол яг ингээд даалгавч ургаад дүүлэн нисхийн төлөө шүү дээ тийм ээ. Тэр бол энэ сэтгэлийн шарах эдгэлт ангаалт бол төр зур юм. Тэгэл одоо магадгүй маш их тийм уян зөөлөн болцсон, уйлымтгай хайлымтгай болцсон. Тэгээд нөгөө сүнсний сэрэл таашд явагдаж байгаа. Тэгэл юм болгонд ингээд нэг яг энэ чи төр зур юм уу? Энэ асуудал байхгүй. Одоо ер нь өөрөө ингээд нэлээд гой хөнгөрөөд ирчихэж байгаа. Ирнэ. Одоо ингэж ийм байдал дээр байгаа бол туухгүй яг гоё өөрийгөө олоод явал одоо ингээ юу гэдэг одоо сэтгэлийн шархаасаа эдгэж ангаагаад одоо тэр нэг зууралдаад тавьж явуулж чадахгүй байсан одоо хуучны хайр дурлалын шарах байдгийм үү эсвэл хин нэгний гомдлын шарах байдгийм үү бага наснда авсан травма байдгийм үү за тэр бүхнийг ингээ тавьж явуулаад зарим нь явуулах гай зарим нь тэгэл яг ингээ сэтгэлийнхаа шарахын ингээ тогшоогоо хандаал энэ дээрээ бүр төвлөрцөө ингээд байж байгаа бясалгагч
бясалгагч хүмүүс байх магадлал маш өндөр байна дөө. Зарим хүмүүс нь гоё яг тэр юугаа имчилсэн, өөрийгөө олдсон. Өөрийгөө олчихсан шатандаа явж байгаа улсуудч байна. Сэтгэлийнхээ шархын хангаалтан дээр тэмцэлдэж байгаа улсуудч байна. Ер нь бясалгагч хүмүүс шүү эдгээр тий. Бясалгагч эрэгтэй хүмүүс ч байж болно, эмэгтэй хүмүүс тэр хүүс өрөөсөө хамаагүй. Гэхдээ энэ сүнсний сэргэлтийн энэ ажил нь харин ч бас ч гэж тийм удаан биш, их хурдтайгаар явагдаж байгаа улсууд байна. Тэгэхээр урд төрөл, урд нас тэгэл энэ нөгөө юу гэдгийг урдах амьдралдаа бас нэг юугүй үйл өөр багтай учраас ийм хурдан явагдаж байгаа байхгүй сүнсний сэргэлт. Одоо нэгсэнтэй сүнс сэрэхэд ойрхон хүмүүс байсан. Угаасаа. За тиймэрхүү хүмүүс энэ нь бол нөгөө болох ёстой юм болдгоороо болоод цаг хугацаанд болох ёстой цагтаа л болж байгаа хүмүүс байгаа байхгүй юм. Амьдрал нь угаасаа л тэгж явагдах ёстой байсан. Өдийн насндаа ингэж тэгээд сүнсний сэргэлтэндээ ороод одоо яг нэгсэндээ хүний амьдралд бол тодорхой хэмжээнд байр суурь олоод ингэсэн учраас одоо яг сүнслэгийнхаа төвшөнд өөрийгөө ингэж хөгжүүлээд буцах зам юм аль болох ингэж гоё сүнсээ хариуцгаад юу аж цэвэрлж байгаа тийм шатны хүмүүс байгаа байхгүй. Эргээд гоё гэгээлэг ертөнц рүү тэмүүлж байгаа. Oh my god. За энэ 7-гийн суурь төзөр бас гэтэл яг юу гэдэр хэлээд гараад ирв. 7-гийн суурь төзөр. 7-гийн суурь төзөр маань жоохон хайр сэтгэлийн нөгөө нэг жоохон юу байгаа тань л. Гэтэл одоо энд танд ингэж байна. Таны тавьж явуулж чадахгүй байгаа гол шалтгаан энэ нэг жоохон гомдлын тэр тусмаа магадгүй эсрэг хүсний хүмүүнээсээ хайрлаж исэн хүнээсээ авсан гэмтлийн юм байгаа байхгүй. Зүрх сэтгэлийг чинь аваад яваад өгчихсөн. Та тэнд маш их хайртай байж идэл зүрх сэтгэлийг чинь аваад яваад өгчихсөн. Одоо нөгөө хулгайд алдсан юм шиг л та бол орилол үлдсэн. Гэтэл та энд одоо нөгөө хамаг хайраа ингээд нөгөө нэг зориулсан байсан учраас та тэн дээрээ бас шаналж байна л да. Таны хамгийн нандин та айгүй их тийм зайлган сайхан сэтгэлтэй байж идэл ингээд зүрх сэтгэлийг чинь одоо ч нэг хулгайлаад аваад явчаад байна л да. Энэ яг хайр сэтгэлийн харьцаанаас болчиход байна. Хайр сэтгэлийн харьцаанаас болсон хүмүүс үзэгдэн шүү. Нөхөр нөө гэдэг юм уу, эхнэрээ байдаг юм, найз өхнөө, найз залуу, найз өхнөө ингээ яваад өгчихсөн. Тэгээ зарим нь одоо нэг турхамдөө буцна гэдэг шиг гэр орондоо буцаад ирж байгаа улсуудч байх шиг байна. Хамаг ачаа бараагаа баглаад ирж байгаа хүмүүс байна. Гэтэл энэний болж байгаа шалтгаан нь яг юу вэ гэхээр таны энэ өндөр төвшний өөрийн чинь нөгөө сүнсний сэргэлтийн юунд зайлшгүй юм болох ёстой юм. Танд хамгийн нандин юм чинь юу байсан гэхээр энэ амьдралдаа хамгийн их нандинжин хайрлаж байсан юм чинь юу байсан гэхээр нэг ёсондоо нөхрөө байд юм уу, эхнэрээ байд юм уу, найз залуу байд юм уу, найз өхнөө гэж яг л тэр чинь л бүтлгүүцсэн байхгүй. Гингүүд яг амьдралын мөн чанар, утга чанарыг ер нь ингээд яг юу вэ? Гэрүүл хайр дурлал те энэ гэрүүлийн аз жаргал маргал гэдэг чи яс юм дээр одоо яг ингээд байдаг ч юм уу гүү ч юм уу ингээ хүслэр чинь болоогүй болохоор та маш аз жаргалгүй тийм юу байдалтай ёстой гунглал одоо уйлал заримдаа бүр одоо ёстой тийм байдалтай байж байна. Гэхдээ энэ одоо юу гэх юм яг энэ сүнсний сэргэлт бясалгалаар та аврагдах гэдэг нь л та. Хорон гэрэн бодолцсон усууд байна шүү бас.
Араас нь хөөцөлдөөд ингээд өөрийгөө орхигдуулаад байхаасаа илүү зүгээр одоо ингэж байгаа байхгүй юу. Сүүлийн үеийн мессежүүд магадгүй хүмүүс нь давтан үздэг болохоор тэр мессеж нь давтагдаж ирдэг юм уу? Ерөөсөө энэ чамайг хайрлахгүй байгаа, гэр бүлээ бодохгүй байгаа хүнийг орхиод ингээд тавиад явуул гэсэн дандаа энэ төрлийн мессеж ингэж давтагдаж орж ирээд байна. Гэтэл би болохоор хөзөр дээр нөгөө нэг бууж байгааг л одоо ингээд уншаал одоо үнэн худал гэж өөрөө ингэж цензуур тавихгүй яг л хөзөр дээр гарсныг уншаал хүнд хүргэж байгаа. Гэтэл зарим нэг хүмүүс одоо өөрт нь таалагдах байгаа мó хаашаа сонин мессеж бичиж орж ирж илээ. Надад бол хин нэгэнд таалагдах гэж одоо мессеж бичих бол мессеж бичээд байх яг юуг хөзрийн уншлага бол хийдгүү. Хин нэгэнд нь харин хэрэгтэй мессежээ энэ дундаас олж аваасаа гэж бодсондоо би уншлага хийдэг юм байгаа. Тийм болохоор тэр таалагдахгүй байгаад уншиж байгаа сэдвүүн таалагдахгүй байгаад янз янзын битсэн хүн миний тэр юуг үзэх шаардлагагүй шнэх олон хүн байхгүй нэг хүн тэгэл надтай зуралтаад байдгийн одоо нөгөө ямар үлийн үрээрээ надтай зуралдах гэдэг. Надад чамтай нөгөө зуралдах завгүй. Би тэгтээ яг энэ чиглэлийн мессежин дээр хэлээд байгаа байхгүй. Энд ч одоо аргагүй ийм хүмүүс тохиолдоод байна шүү дээ. Одоо энэ цаг үе нь одоо өөрийн ирэхгүй нөгөө нэг дэлхийн хэмжээст өөрчлөгдөөд хуучин цаг үеэс өөрийгөө шинжлэх цаг үе зайлшгүй ирчээд байхад нэг юм хуучинтайгаа зурлалцсан хүмүүс байгаад тэрнээсээ болоод ингээд зовж зүдрээд ингээд байхад хувь хүн ганцаараа гэр бүл гэдэг чинь гэр бүл байдаг л да. Мэдээж гэр бүл ингээд сайн үеийн үрээрээ уучаад сайхан цаашаага үргэлжлээд явж байгаа аз жаргалтай гэр бүлтэй улсууд байгаа. Гэтэл энд хүн болгон сайн үеийн үрээрээ уучраагүй байхгүй юу? Тийм болохоор энэ хүмүүсийг шөө илүү гүн гүнзгий сүнсний сэрэлт явагдахын тулд хамгийн хайртай хүмүүс нь гомдоож хамгийн хайртай хүмүүстэй одоо нэг итгэж чадахгүй болж ингэж хүн амьдралыг нөгөө нэг харах өнцг нь өөрчлөгдөж нүдэн сэрдэг байхгүй юу? Одоо юу гэдэг сүнсэн сэрдэг амьдралыг арай өөр өнцгөөс харах нөгөө нэг хардаг өнцг нь өөрчлөгдөх ёстой байхгүй юу? Хүн нэг л ямаараа ингэж голын уршиг шиг ингээд нөгөө нэг урсаар байгаа дуусахгүй амьдрал чинь өөрөө тэмцэл, амьдрал чинь өөрөө баяр хөөр, амьдрал чинь өөрөө уулах цагч байна, инээх цагч байна. Гэтэл энэ хүмүүст зайлшгүй тохиолдоод байгаа юм нь энэ дэлхийн энергийн сүнсний энэ өсөлт одоо 3D байсан бол 5D рүү орцсон хүмүүсийн хэмжээс өссөн хуучин ухамсарыг одоо цэвэрлээд ингээд юу яах хэвээр ийм цаг үе нь байгаад байгаа учраас энээс салж чадахгүй энээсээ ингээд зовж чаналаад ингээд байж байгаа улсууд чинь хувь хүн гэдгээрээ өөрийгөө хөгжүүлэх цаг ирчээд байгаа байхгүй юу? Гэр бүлийн төлөө ч юм уу хин нэгний төлөө амьдрдаг цаг биш ээ. Үнэн шүү. Та хувь хүн, та хувь сүнс ганцаараа ирсэн ганцаараа буцна. Гэхдээ тэглээгээд ингээд гэр бүлээ өмүүлээд одоо юу гэдгийг орон гэрээ тараагаадаа гэж хэлж байгаа биш. Танд тэгтээ орон гэрээ тараах биш. Энэ хайрлаад тань одоо юу гэх юм хайрлаад байхад итгэл сэтгэлийг чинь алдаад тэгээд хамаг юм чи хулгайлаад явцсан юм шиг энэ хүний чинь одоо нэг уучрах ёстой үйлээрээ уучраад танд өгөх ёстой ухаарлыг өгөх гээд байгаа байхгүй да. Хамгийн чухал нь танд өгөх ёстой ухаарлыг. Би чинь энэ хорвоо ертөнцид энэ амьдралд яг яах гэж ирсэн бэлээ? Өнөөдрийг хүртэл би яаж амьдрсан бэлээ? Одоо цаашдаа яаж амьдрах ёстой бэлээ? Тэгээ энэ сэтгэлийн шарах зовлонгоос чинь энэ өөрийгөө эдгэж ангаах арга чаргыг олж таныг амьдралыг харах өнцгийг чинь өөрчлүүлэх гээд ийм юмнууд тохиолдоод байгаа цаг үе нь байхгүй да. Хуучин болоод байдаг байсан хэдэн жил 10 жил 20 жил хизээч ингэж байгаагүй миний нөхөр ийм тийм миний эхнэр бас ийм тийм гэж ингэж байгаа гэж болно. Миний найз залууч хамгийн хайртай хизээч насаар яахгүй одоо насаараа хамтдаа амьдрна гэж би тэгжсэн ингэж байж болно. Гэтэл чинь энэ дэлхийн хэмжээст нэрдэж өөрийгөө олохын чинь тулд зайлшгүй тэр хүн чинь таны гомдоос хүн чинь муудаа биш. Танд ухаарал сэхэрэл өгөхийн тулд л одоо ийм харьцаанууд гарч ирээд байгаа байхгүй юу? Нэгсэндээ эн чинь баг дээрээсээ өгөгдөж байгаа юмнууд болоод байгаа байхгүй юу? Таны хамгийн одоо юу гэдгийг хамгийн чухал юмар ч л одоо
Одоо манай бүүнэрэг жишээ тэгдэг үстэй. Бүр бага биеийн өвдөлтөнд гэдэг бүр юу ч бүтгэе байгаад эхэлдэг гэл. Тэгээ одоо бол бөөгийн тэр нэг ураг удмын онгод болуулт гэж хүнд буухаа болцсон цаг үе байхгүй юу? Одоо ер нь тэр цаг үе нь дууссан. Ер нь шилэгдээд үнэн худал хоёр нь ялгараад одоо удмын онгод монгод гэдэг юм өөр төр тэгж хүмүүс тэр буухаа болцсон цаг үе. А яаж байна вэ гэхээр одоо хувь хүн бүрийг өөрсдөө энэ нөгөө нэг одоо энэ амьдралын одоо энэ энергийн урсгалыг энэ дэлхий яаж өөрчлөгдөж байгааг олж харах нүдийг чинь нээж өгөх гэж тохиолдоод байгаа юмнууд байхгүй юу да яг товчхондоо хэлэх юм бол. За ийм л байна. Нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүс за мессежийг минь хүлээж авсан гэж итгээд за энэ нэг иймэрхүү зургалтай үзэр болохоор юм дээр хаагдчих тийм байлээ. Жохон ингээд нуугаад тавья. Би ч бас тэрийг анзаарахгүй явж байгаад сайн 2 хоногийн өмнөх бичлэгийг бас YouTube дээр хаалгасан хүн л дээ. Тэгээд болохгүй зургийг нь сайн ажиглаж явахгүй бас болохгүй юм байна лээ. За тэгээд нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань бүр тийм сэтгэлийн шаналн зовлогоо байгаа жоохон хэцүү мэцүү хүмүүс зарим хүмүүс ингээд уучраа болохоо байцсан ус бас тунд байгаад байна. Тийм болохоор тэгээд харцаж холбогдоод жоохон хувь уншлагч авдаг юм уу жоохон яг юу ч ах вэ жоохон сэтгэл зүйн зөвлөгөө авдаг юм уу бас тэгж болно шүү. Бас тийм хүмүүс энд байгаад байна л да. За тэгээд энэ өдрийг сэтгэлийн амар амгалантай өнгөрөөхийг хүсье. Хамгийн гол нь хүний сэтгэл амар амгалан байвал бус бүх юм болдог. Ерөөсө сэтгэл гэж нэг юм чинь амгалан биш болвол тэгээд энэ хорвоо дэлхийн бүх юм одоо бүр зовлон ширхгээ санагддаг. Тийм болохоор сэтгэлийн амар амгалантай аз жаргалтай байхыг хүсье. За нэгдүгээр группийн уншлага ингээд дууслаа. Жаахан шамлаад л байна да тийм зарим хүмүүс. За 2 дугаар группийн уншлага эхлэх гэж байна. 2 дугаар группийн уншлага бол глобал буюу аз жаргалын цэцэг гэсэн хөзрийг юу лээ энэ чи 2 нь энэ биш энэ 3 нь штэ андуурах чинь дараа л алдагдуулах гэж шүү. Хүмүүлэх гэж байна. За энэ гоё ялалтсан очиг тэгээ гоё үзэсгэлэнтэй бүсгүй эсвэл үзэсгэлэнтэй залуу хачин сайхан гоё усуудыг гоё хөзрөгөө сонгосон байна да. За энэ өдрөөр уншлах хийх юм байгаамаа. За манай 2 дугаар группийг сонгосон хүмүүст Япон жижиг өдрөөс нэг нэмэлт мессеж авъя. За энэ жижигний мартал хол аваачаад явдаг юмаас эхлэв. Эний чинь би томруулж тодруулж харахгүй бол хардггүй тийм. Тэгсэн хэрнээ хөзөрөндөө их тохиртой. Crossroad гинэ. Crossroad гэдэг чинь гүйлтийн зам юм уу гэсэн үг үстэй юу лээ? Crossroad. Үргэлжлэхгүй. За choice гэж байгаа юм байна. За сонголт, эргэлзээ, шийдвэр. За эргэлзсэн шийдвэрлэж чадахгүй жоохон тийм олон замын уулзвар дээр хаашаага яахаа мэдхээ байсан жоохон ингээд гацаад л байж байгаа хүмүүс л болж таарах гэдэг нь. За цаашаа уншлахыг уншаад явъя. За манай 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүст одоогийн байдал цааш ямар урсгалтай юун дээр анхаарах яах талаар бүгдээр мессеж өгөөч. Чи одоо таринаа уншиж хөзөртөөгөө ярьдаг зарим хүмүүс ойлгох юу гайхаж илээд байх. За тэр ч надад бол одоо хамаагүй дээ.
За judgment гэх тийм байна. Одоо яг нэг юм эргэлзэн дээр те юу зөв юу буруу хаашаага шийдэх үү яах уу их үү гэд ингээ гаццсан judgment гэсэн бас яг тийм төрлийн хөзөрлөө одоо ингээ нөгөө шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа хүний л хөзөрлөлтөө judgment гэдэг чинь бас л шинжлэл шүүлт тэгэл дахин туралтгэл тэгэл одоо маш чухал үе шатандаа л байгаад байгаа хүмүүс байна л да нэг тийм шийдвэр гаргах цаг мөчтөрөө. Тэгээ six of cups гэдэг нь болохоор танд нэг тийм чухал юм өгөхөөд байна. Гэтэл худал хуурмаг жаахан худлаа хүмүүсийн явуулга яваад байна уу да наач нь бас л. За тэр өндөрлөгт байгаа юм. За нэг гоё амлаад л одоо өөр чинь жаахан энэ олон салаа замын уулзвар дээр ирчээл зөв шийдвэр гаргавал зөв явчих гээд байдаг. А гэтэл энэ дундуур нэг жаахан тийм бас л ингээ одоо нэг илүүг амлаад арай илүү бүр ингээ нэг чихэн дээр цэцэг ургуулна гэдэг шиг тийм юм орж ирээд тэгээ арай илүү том юм руу ингээд нэг сарвалзаад гар нь хүрэхгүй байгаа юм руу сарвалзаад тэгээ тэрэн дээрээ нэг жаахан алийг яах вэ гэдэг дээрээ шийдвэрээ гаргаж чадахгүй. Зарим нь бол бүр гаргачаад бүр тэрэндээ одоо нөгөө жоохон юу яагаад шийдвэрээ гаргаагүй худлаа ярьж шүү. Шийдвэр гараагүй. Яг л одоо ингээл ерөөсөө тэр өндөрт байгаа юм руу зүтгэх үү? Эсвэл энэ хажуудаа гар хурж байгаа энэ ойрхон байгаа юм руу яах вэ? Тэр өндөрт байгаа ямиг бол нэг тийм гоё ярьсан гоё хүмүүс худлах хуурмаг хүмүүс нэг жоохон гоё одоо гоё яриад сайхан гоё ярина гэж нэг гэдэг чи одоо юу гэдэг вэ нөгөө одоо чихэн дээр цэцэг ургуулна гэдэг шиг нэг тийм том юм амлаад тэгэл жоохон өөрөө чинь өмөрөөл самууруулад байна шүү дээ. Ер нь бол өмөрөөл самууруулаад тэгэл бүр гайхшаа барчаал яаж шийдвэрээ гаргах вэ гэдэг дээр бүр үнэхээр ингээд нөгөө нэг юу ячжээ. Хит туушраад одоо хит тэрэнд автаж болохгүй л гэж л одоо хэлээд байна шүү дээ. Тийм мессеж ирээд байна шүү дээ хамгийн гол нь. За энэ хүмүүс тэгээд одоо тэр нэг том амлч нэг жаахан буруу дэш нь будаад хэлэгчих гээд байгаа хүнийг л болгоомжлол гэж хэлээд байна л доо. Ер нь бол өөрөө чинь одоо хэмжээ хязгаараас байж болох чадах хэмжээнээс арай давтсан одоо нэг жоохон ачаалалтай өгөхөөр зарим нь болохоор нэг гоё ингээд чиний одоо нэг ингээд нэг юм чадах юм уу хүлээж авах юмны хэмжээ хязгаар байлгах тэн дээр байгаа юмыг чи чадан чамайг чи ингэчих юм бол яг болох гээд байна ингэх гээд байна гэж өмүүлээд тэгээд тэрэндээ чамд ингээд нэг боломжоос чинь илүү юм ингээд амлаад ингээд үзүүлээд тэгээд тэр нь болохоор яг яагаад вэ гэхээр өөрийнхөө арсыг хамгаалахын тулд шүү. Ер нь бол өөрийгөө хамгаалахын тулд тийм юм хийгээд байгаа байхгүй юу? Одоо нэгсэндээ өөрийг хариуцлагаач байдаг юм уу? Эсвэл өөр юугаа байдгийг ингээд одоо чамд хариуцлага юмыг нь өгчөөд тэгээд нэг цоо самлаад тэгээд тэр нь чамд одоо эрсдэлтэй тийм юм. За хөзөр болохоор юу гэж зөвлөж юм гэхээр энэ амлалт энэ худал хуурмаг хүмүүст бол одоо
итгээд хэрэггүй уул нь идэхгүй чи өөрийнхоороо мөрөөрөө тэр сайн санж уучраагүй тэр хүмүүст итгэхгүйгээр ингээд явах юм бол яг гоё ингээд бүх юмний чинь одоо тэр мөнгө санхүү өөрөө чинь ажил албан тушаал байдаг юм одоо тэр юм ингээд балансаа олоод байх гэдэг байгаа байхгүй юу? А нөгөө хүн болохоор энэ нэг санаа муудаа жоохон энэ хүн болохоор яг яаж ийм ихэр чамд ингээ илүү зоос амлаад чамайг илүү эрсдэлд оруулах гэдэг байхгүй юу? А гэхдээ чи бол яг ингээд та бол одоо ингээд ажил албан тушаал мөнгө санхүүгийнхаа яг ингээ гоё балансаа бариад ингээд яваад иж болохоор байгаа байхгүй юу? Илүү амлж илүү эрсдэлд оруулах гэдэг нь гэсэн үг яг богинохондоо бол товчхондоо бол угаас уул нь одоогийн чинь байгаа байдалч бай. Ер нь хангалттай яг нэг амар амгалан гэр бүлтэйгээ бүх юмтайгаа сайхан хангалуун дүүрэн байж болж л байгаа юм байна. Ерөөсөө тэгэж илүү шунах шаардлагагүй. Энэ одоо нэгсэндээ илүү шунлаасаа болж яг л алдчих гал тэгэл одоо энэ дүүрэн замын уулзуурдаар ингээ гацаа зогссон. Яг тэр их чинь хэлээд байна. Тэм болохоор энэ мессеж яг хэрэгтэй цаг үедээ хүрэх юм бол хүрнэ гэж найдаж ин хэрв тэх юм бол та яг өөрийгөө хамгаалж чадах гэдэг байгаа байхгүй юу? Ийм сайхан амар амгалантай ингээд бүх юм нь балансаа олцсон ажил хөдөлмөр нь мөнгө санхүү нь орлого нь гэр бүл нь бүх юм нь ингээд гоё балансаа болоод тэнцвэрээ олцсон явж байтал нэг том дарга байд юм уу? Нэг жоохон мөнгө санхүүтэй хүн нэг илүү юм амлаж өөрөө чинь тоглож яж гал байна да. Хэрв тэх юм бол тэрнээс болж айгүй тийм зүтрэгэнтэй бүр зовлонтой байдал болох гэдэг байхгүй юу? Тэр сонголтыг хийхгүй байл гэж өдөр хэлээд байна л да. Тэгвэл нөгөө нэг сайхан одоогийн амар амгалантай сайхан байсан бүхэн нэг юм ингээд нэг жоохон тийм сэтгэл дундуур байдал руу явж орчих гээд байна шүү дээ. Тэгээд шийдвэрийг зөв гаргаараа даа л гэж байна да. Шийдвэрийг зөв гаргаараа даа. Гээд хэлээд байна да өнөө хөзөр маань. Өстө хамаагийн маань нураад унгахаар тийм шийдвэр гаргачихва. Одоогийн байгаа байдал чинь өөрөө айгүй амар амгалантай сайн сайхан байгаад байна. А эсвэл зарим нэг хүмүүс нь бас нэг юм байх магадaltaй. Жора. Гэхдээ ерөөсөө яг саяхан юм байх магадaltaй юм ерөөсөө байхгүй. Яг нөгөө нэг саяхан уншсан хэлсэн байдал л байна. Шийдтэйхэн шиг байхгүй бол нөгөө эргээд нэг тийм харамсах байдалд орчваа. Хамаг юм чинь энэ сайхан тогтун тайван бүх юм балансаа олцсон байсан байдлууд чинь бүгд өгөө болох гээд байгаа учраас зөв шийдвэрийг гаргаж энэ салаа зам дээр зөв шийдвэрийг гаргаараа гэдэг юм л та танд хөзөр бол. За зүгээр энэ хөзрөөс нэг ягаад чи талтай нэг мессеж авчмаар санагдаад байна. За. За манай 2 дугаар сонголтыг сонгосон хүмүүст нэг мессеж хайрлаа. Ер нь нэг жоохон үг дээдстэй өргөл өргөж залбирал үлдээрэй гэж шүү. Тэгвэл бид нар чи одоо ингээд нэг өөртөө айгүй мундаг сүрхийдээ ингээд яваад байгаа юм шиг ойлгоод байдаг. А гэтэл ерөөсөө бас яс юм дээр дандаа дээрээсээ ураг удмын үг дээдсүүд нь ингээд дандаа харж түшиж ингэж байдаг. А гэтэл үг дээдстэй нэг жоохон өргөл барьцаа өргөж жоохон юу ягаарай гэж шүү. Даатгаж залбираарай гэж шүү.
Магадгүй ойрын үед тийм юм хийгээгүй тэгдэггүй хүмүүс байгаад байж магадгүй. Тийм мессеж орж ирсэн шүү. За 2 дугаар группийн уншлага энэ хүрээд өндөрлөө. Цаг хугацаагүй юм шиг сайхан суугаад байж болохгүй л дээ. За тэгээд та аль шийдвэр нь зөв байх нь яах вэ гэх нь гэдгээ бүр үнэхээр мэдэхгүй байгаа бол тэгээд холбогдно биз. Зөвхөн танд зориулсан уншлагыг бас уншиж өгч болно л доо. За тэгээ манайхан лайк арч яг subscribe дараарай гэж гоё. Бас тодорхой хэмжээнд хэрэгтэй мэдээлэл мессеж авлаа гэж үзчихвэл subscribe like дараад өгөөрэй please. Just нэг цаг заваа зарцуулаад хүнд хэрэгтэй мессеж хүрчээсэй гэж суудаг болохоор бас урам зориг хэрэгтэй байна оо адилхан хүн юм болохоор. За манай 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн уншлага ингээд эндээс эхэлж байна. 3 дугаар групп глобал буюу аз жаргалын цэцэг тэгээ гоё цом. Ямар гоё цомын одоо дотроосоо гоё ундарсан тийм гоё цом байх юм. За манай 3 дугаар группийн зориулсан хөөх. За энэ үзэр ихэл холын хол төсрээд гараад ирж байна. Гарах гэж мессеж өгөх ёстой шиг. Энэ олон хөзрүүдээс энэ сторк үзрэх гарч ирэх юм. Манайхан одоо ийшээ тийшээ яваад нүүдэл суудл ихтэй байгаа хөө тий. Тиймэрхүү хүмүүс их сонсдог юм шиг байна. Movement эсвэл шинэ эхлэл шинээр эхэлж байгаа хүмүүс байх юм. Тэгээ movement гэдэг ингээд нүүдэл суудл хийж байгаа бас их өөрчлөлтөнд орж байгаа хүмүүсүүд байна. Бодит амьдрал дээр өөрчлөлтөнд орж иж болно. Сэтгэл зүйн хувьд ч өөрчлөлтөнд орж иж болно. За тэрийг бол хөзрөөсөө уншлах хийжгаад 3 дугаар группийг унших хөзрөө ячаа. Ямар хөзрөөлөд тач та. Бодлоо суух юм аа. 3-ын хөзөр. Ийш уншлагын хөзрөө. Ийш хийчих байгаа юм уу? Тийм биш үү? 3-ын хөзрийн уншлага чинь энэ everyday page-ээр уншиж ирсэн. Хоёрыхтаа андуураад далтайгаа сууж ирсэн байна. Sorry. Sorry. За манай 3 дугаар группийн зориулсан мессеж. За манай 3 дугаар группийн мессеж бол гарч ирсэн. Two Swords гэх. За нэг King of Pentacles. За их гоё. Эд баялаг хангалуун бүх юмтайгаа сайхан аз жаргалтай сууж байгаа хүн байна. Өөрийн гэсэн хувийн аж ахуйтай байж болно. Эсвэл компанитай тэгэл айгүй юмд айгүй гоё ингээд нэг шийдэмгий байдаг. Бас дотоод зүүн совин мэдрэмж өндөртэй. Иймэрхүү хүмүүс байх магадлал өндөр байна шүү. Хоёр муур нохоотой гэр ондоо тэгэл хангалуун байж идэг сайхан хүмүүс байх магадлалтай байна. За Two of Wands. Two of Swords энэ дэр нэг тийм шийдвэр гаргаад хангалуун байдлыг илэрхийлээд одоо яг юу яах гэж байна л дээ нүсүүд маань. Нэг юмны төлөвлөгөө гаргаад нэг тийм юмны шийдвэр гаргах гад л. Тэгээд яг юу яаж нэг алсын хол
алсаа бодоод холын зорилгоо бодоод их шийдвэр гарах га. За одоо би энэ жишээ шүү. Одоо энд ингээд Монголдо ингээд байж хаар эсвэл одоо ингээд гадагшаага яваад ингээд сурыг боловсруулъя гэдэг юм уу? Зарим нь гадаад оронд байж байгаа. За одоо эх орн руу харж ингээд амар тайван аятай тухтай байдаг орчиндөө сайхан тухтай амьдрий да гэдэг ингээд шийдвэр гаргаад тэр нь дандаа алс холоо бодоод нэг тийм шийдвэр гаргаж байгаа цаг үе дээр байгаад байна да. Тийм тэгээд хамаг ачаа бараа бүх юмаа цэгцлээд одоо хаа нэг тийшээгээ зарим нь Монгол руугаа зарим нь гадаад руу нууж байгаа. Ихэнх нь миний нэг мэдрэмжээр бол юу яагаад байна? Гадаад оронд ингээд олон жил мэл байгаад тэгчээд эсвэл одоо хөдөө гадаа ч гэх юм уу хотод байж байгаад хөдөө орон нутаг гэр орон руугаа хөдөө орон нутгаа зориод нүүе даа гэдэг юм уу? Алс холоо бодоод амар тайван зарим нөхөр мөхрийн аж ахуйдаа болооч гэдэг юм уу? Хэдэн өхөр аваад зүгээр хөдөө орон нутагтаа сайхан малчин болоод амьдрья гэж бодож байгаа хүн ч байж болно. Ер нь нэг нүүдэл суудал хийх гэдэг байна. Тэгэд алс холоо бодсон шийдвэрийг гаргаад нүүх гэдэг байна. Нэг тийшээ. Өөрчлөлт хийх гэдэг. Нэг газар очиж шинээр эхлэх гэдэг байна л да. Тэгээ байгаа бүхнээ аваад ачаад явж байна л да. Гадаадаас Монгол руугаа Улаанбаатараас хөдөө орон нутаг руугаа явж байгаа хүмүүс байх магадлал нь маш өндөр юм да. За энэ хүмүүс маань тэгээд яг гэр бүлдээ одоо тийш Улаанбаатараас хөдөө орон нутаг руугаа очиж байгаа улсууд одоо яг гэр бүл рүүгээ буцаад очиж байна. Тэндээ очоод зарим нь баяр наадам тэмдэглээд сайхан гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай байна. Зарим хүмүүс болохоор хайртай бүхэнтэйгээ хамт байхаар очиж байна л да. Энэ тэндээс байгаа газраасаа хайртай бүхэнтэйгээ хамт байхаар зориод очиж байна. Гэр бүл рүүгээ зарим нь хайртай хүн рүүгээ одоо тэгээ хамаг хураасан хуримтлуулсан ачаа бараа хамаг юм аваад л одоо тэгээд найз нөхөддөр хайртай хүмүүстээр очиод баяр наадам тэмдэглээд байж байгаа. Зарим нь тун удахгүй тэгэх гээд байж байгаа хүмүүс байна. Одоо гэр орон хаанаас сууршуу те? Хаанаас сууршуу гэл гэр орноо ингээд нэг одоо өвөл болохоос өмнө сайхан гэр орноо тогтчуулах гал тэгээ явж байгаа хүмүүс байгаа даа л да. Зарим нь нэг юм зүрх сэтгэл шархлуулсан газрыг орхиод аав ээжийнхаа гэрлүү гэдэг юм уу, хайртай хүмүүсийнхаа гэрлүү гэдэг юм уу. За тэгж явж байгаа ч хүмүүс бас байна шүү дээ. Ер нь нөгөө өөрийг нь үнэлэхгүй хүндлэхгүй одоо үндсэндээ товчхондоо хөзрөө ингэж байна. Өөрийг нь нэг үнэлэхгүй хүндлэхгүй байсан газраас үйл хөдлөл аваад нүүгээд шинэ газар очиод шинэ эхлэлийг зарим нь хайртай хүмүүстэйгээ гэр орондоо аав ээжтэй ах дүүтэй очиж байна. Ер нь тэгээд нөгөө өөрөө чинь хүндлэхгүй үнэлэхгүй байсан газраас нэг тэмцлээ зогсоогоод ингээд харж явна л да. Зарим нь харьцсан тэгээд одоо хаана амьдрах вэ яах вэ гэдэг ингээд нөгөө гэр орноо бэлдэх асуудал дээр ингээд шийдвэр гаргаад байж байгаа байхгүй юу? Нэг тийм хүснээр нь болоогүй юм байгаад байна л да. Тэр нь одоо нэг тийм зүрх сэтгэлийг айгүй ингээд шархлуулсан үйл явдал тохиолдчихвол тэрнээсээ болоод үндсэндээ ийм шийдвэрийг гаргаад харих, нүүх, буцах, нэг газар очиж шинээр эхлүүлэх ийм шийдвэрийг гаргаад явж байна. Тэр саяын тэр сэтгэл шархлуулсан газраас
тэмцлээ орхиод тэмцгээ болоод явж байна. Хамаг тэр юу яажсэн одоо юу гэдэг төлөвлөжсэн бодсноор нь болоогүй одоо нөгөө зарим хүн нь одоо нөхрөөсөө юм гэрүүлнээсээ салаад бүр гэр орондоо яваад одоо аав ээжийнхээ байдаг газар оччих юм уу за нэг тиймэрхүү шүү. Тэгээ өөрсдийнхөө нөгөө юун дээр тус яагаад хүлээж аваарад ерөөсөө тийм л байна. Өөрийг чинь үнэлдэггүй хүндэлдэггүй гомдоосон тийм газрыг орхиод хайртай газар руугаа дахин хэлж таарчаад байна да. Тэгээд тэндээсээ буцаж гин хайрж гин хайртай хүмүүс рүүгээ явж гин. За тийм нүгдэл суудал хийгээд явж байгаа тийм хүмүүсийн хөзөр байна да. Тийм үншлэг болж байна. За энэ хүмүүст маань тэгвэл нэг космик энержи хөзрөөс нэг ямар үг хэл дамжуулах вэ? Зарим хүмүүс нэг тэр орхиод явж байгаа газраас угаасаа хизээ нэгэн цагт явах ёстой байсан болоод явж шүү. Ер нь бол тийм цаашдаа үргэлжлээ сайн байх газраас бол биш. Угаасаа тэнд чи зохихгүй байх ёсгүй газраас одоо байх ёстой газар руугаа явж байгаа байхгүй юу? Grace is the universe's blessing. Open your heart to receive it. За өөр нэг мессеж энд аваад байна л да. Инэрх compassion. Инэрлийн хөзөр. Тэгээд өөрөө чинь үнэлдэггүй хүндэлдэггүй газраас яваад өөрөө чинь үнэлж хүндэлж хайрлах хүмүүсийг одоо инэрсэн одоо инэрж тэднэртэйгээ хамт байсан дээрээ гэж одоо аав ээжтэй хайрдаг юм бол аав ээжтэйгээ хамт байсан дээрээ гэж энэ нэг ингээд инэрсэн нь бусдын сэтгэлд ингээд нөгөө нэг дулаан сайхныг буюу дулаан сайхныг бас чамд өөрт чинь ч бас сайхан дулаан байх болно гэж байгаа байхгүй юу? Энэ хөдрөөдөө бусдыг инэрх талаар ярьж чинь бас өөрийгөө ч инэрх талаар ярьж байна. За тийм мессеж ирж байна. За энэ Grace гэдэг хөзөр нь болохоор Ачивэл инэрл гэдэг хөзрүүд гарч ирж шүү. Тэр байх оцсон газар дээр ачивэлтэй инэрлтэй тэр нь өөрийгөө ч ойр тойрныхондоо зүрх сэтгэлээ нэгээд болохгүй юм хэлж ярилцаад тэгээд өөрийнхөө зүрхийг нээлттэй байлгаа. Одоо юу болсон болоогүй магадгүй ингээд нөгөө нэг зүрх сэтгэл шархлаад ингээд буцаад ирлээ гэдгийг ингээд магадгүй хэлж чадахгүй байгаа бол зүрх сэтгэлээ нээлттэй байгаад бусдыг ч инэр өөрийгөө ч инэр гэдэг ийм үг мессеж танд ирлээ. За ингээд 3 дугаар группийн маань уншлага бас энэ хүрээд өндөрлөө. Энэ юу амьдралын тойрог гэдэг хөзөр энэ угаасаа та байх ёсгүй газар байсан учраас одоо байх ёстой хайрлах ёстой инэрх ёстой хүмүүстээрээ та буцаад очлоо доо. За ийм уншлага мессеж боллоо. За уншлагыг минь сонссон танд энэ өдөрт нь аз жаргал хүсье, амжилтыг хүсье, баярлалаа.